Маргааш өнөөдрөөсөө илүү хөгжихийн тулд ирээдүйд одоогоосоо илүү гялцахын тулд өдрөөс өдөрт өсөн дэвжиж буй бяцхан од Энжи. Тэрээр энэ жил хүүхдийн баяраа хэрхэн тэмдэглэж байгааг сурвалжиллаа. Түүнийг үеийн нөхдүүд нь андахгүй мэднэ гэдэгт итгэлтэй байна. Сайн бацхан хүүхдүүдээ би Энжи байна. Хүүхдийн баярын минь төргий. Байнгын бэлтгэлтэй авахгүй болохгүй болохоор уран чадварынхаа дасгалуудыг өдөр болгон хийдэг. Караокетэй манайх караокетэй болохоор караокен дээрээ дуугаа бэлдээд тэгээд би таргалж магадгүй. Тэгээд амархан таргалтайгаа амархан дурдаг болохоор гүйтийн замн дээрээ алхдаг. Энжи багасаа л булцгар хацар өхөөрдөн төрхөөрөө хүмүүхний хайрыг татсан. Жижигхэн биедээ баймгүй авьяас хичээл зүтгэлийг харуулдаг билээ. Одоо өөрийнхөө урын сандаа 4 клип 10 дуутай болсон төдийгүй хид хідэн уран бүтээлчтэй хамтран дуу гаргахаар ажиллаж байна. Шинэ дуу гаргасан байгаа. Нутимынхаа ах нартайгаа хамтраад гоё шинэ дуу хүүхдүүдтэй зориулаад, найзуудтай зориулаад ингээд гоё шинэ дуу гаргасан байгаа. Шинэ дуу клипний ажил нь түрх хугацаанд зогссон учраас Энжи гэртээ бэлтгэлээ хангаж дараагийн уран бүтээлүүдэд гаргахаар ажиллаж байгааг гин. Мөн Энжи маань шинэхэн хоббитэй болсон байна. Байхгүйгээр хүүхэд зодсон байгаад үзээрэй донцонгаа би ч хамтаа тооцоо бодно шүү. Ээж би дүүгээ зоддгүй шүү. Энэ намайг дод. Ээж тоглож байгаа маа. За баяртай ээжээ. Хайртай шүү дүүгээ зодохгүй амлаж. Ээж гарсан аасан би ч юм аа. Номхон. Энжи хүүхэд залуучуудын дунд ирчийг авч байгаа TikTok-ийн идэвхтэй гишүүдийн нэг болжээ. TikTok бичлэг хийхэд жүжигчний уран чадвар сайжрах, шинэ бүжиг сурах гэх мэт давуу талуудтайг хэлж байлаа. Ер нь бол алдартай жүжигчин болохыг л хүсдэг. Өөр нэгэх юм үсэд байдаг. Ээж нартаа тэгээд бас дүү нартаа, найзуудаа бүгдээрэнд нь хүүхдийн баярын минь төргий. Үеийн нөхөддөө үлгэрлэж өөрийгөө дайчилж, шинэ зүйлсийг эрэлхийлж буй бяцхан уран бүтээлч Энжидээ цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. Үеийн найзууд нь шин дуу клипийг нь үргэлж хүлээж байдаг шүү.